Тийм. Бүгдээр хамтдаа Матай 5-ын 4-ийг 5-ын 5-ыг Матай 5-ын 5 дээр яг энэ үг байгаа байхгүй. Ойрдоо бас эзний хүмүүс ирээд энэ тухай их ярьлаа. Тэгээ Бурхны нэгүслэр бас яг энэ Есүсийн анжил чуулганыг одоо үүсгэн байгуулж явах яг эхний үеүүдэд бас эзэн үгээ бидэнд хэлжсэн. Хаадууд ирж хан хэрмий чинь барина гэж. Тэгтэл яг энд юу болж байгаа вэ гэхээр Есүсийн анжил чуулганд өнгөрсөн 21 жил ирсэн хүмүүсийг ингээд өөр улс үндэстний хүмүүс сонсоод монголчууд ямар их өрөөлтэй юм бэ та нар. Бид нар амьдралдаа нэг уулзчих юмсан чуулганд нэг оролцоод номлыг нь яста амьдаар нь сонсчих юмсан гэж боддог хүмүүс үгүй та нар дээр л ирээ явцсан байх ингээ гайхаад идэх байхгүй. Ёстой улс үндэстнүүдийн сүнслэг хаадууд тахилч нар бидэн дээр ирсэн шүү. Тэгсэн сая бүр бодтоо таар боддоо сая ирсэн багууд дотор бүр Нигерийн одоо 19 наснда Замби руу тийм ээ Африк руу ингээд очоод илгээлт хийсэн болоо очсон. Одоо өнгөрсөн 20 жил одоо үйлчилж байгаа нэг Америк байна. Тэгээ Нигерийн овг аймагуудын 130 гаруй хаадууд байт юм л да овг аймгийн хаадуудын даалтаа найз. Тэгээ Нигерийн нэг хаан бүр өөрийнхөө бүр хууль ёсны дүүгээ болгоод бичиг баримт өгөөд ногоон паспорт өгсөн байвал яах вэ? Тэгээ өөрийнхөө тэгээ тэр хэлж байгаа байхгүй. Одоо би Африкийн болон лалын шинтэй ямар ч оронд би ногоон паспортоор чөлөөтэй орно. Тэгээ сайн мэдээ тавах гэл. Гайхалтай. Тэгээд ердөөс хаадуудтай л найзалдаг хүн байна. Тэгсэн манай доктор Робиг та нар мэднэ шүү дээ. Канадын ерөнхийлөгчийн зөвлөх. Английн ханхүү нөгөө Даяна гүнжийн хүү нөгөө Харитгийн хувийн дасгалжуулагч байсан. Өвөөгийнх нь аав нь өөрийнх нь өвөөгийнх нь аав нь шүү. Швейцарын ерөнхийлөгч байсан хүн гээ ярьж байгаа. Тэгээ доктор Роби бол дэлхийн 25 оронд клиник сэтгэл зүйн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэгээ энэ хүний өнгөрсөн 20 гаруй жилийн энэ үйлчлэлээр дамжуулаад нэг хогон дээрээс өнчин ядуу хүүхдүүдийг аваад одоо хар багаас нь одоо энэ сэтгэл зүйн хичээл тэр хүүхдүүдэд ороод тэгээд тэр хүүхдүүдийг хамгийн сайн одоо сургуулиудад сургаад ингээд одоо 20 жилийн дараа тэр улсын улс төрчид пасторууд нь тэр хүүхдүүд гараад ирсэн гинэ. Одоо ингээд улс үндэстнээ хөгжүүлэх гээд гайхалтай үндэстнүүдэд нөлөөлж байгаа. Тэгээ Украины одоо ерөнхийлөгч Зеленскийн дайны жилүүдэд доктор Робигоос сэтгэл зүйн зөвлөгөө авдаг гэж байгаа юм. Тэгэхээр та нар ямар ингээд бүр ингээд тийм ээ нийгэмд ёстой сайнаар нөлөөлж байгаа ийм хүмүүс. Тэгээ та нар одоо Америкийн дэд ерөнхийлөгч J.D. Vance гэж сонсч ирсэн үү? Трампын дараах хүний хөргөн дүү нь бас энэ баг дотор ороод ирсэн явж байгаа юм. Тэгээ манай чуулган дээр явж. Тэгээ нэг сонссон Америкчууд бүр шоконд ороод байгаа юм чи. Пүү J.D. Vance-ийн хөргөн танаад явж байгаа юм уу? Тэгээ Америкчуудтай их том байдаг юм шиг байна. Манюст нэг тоодгүй. Ямар санд нэг Америк доктор ирэхгүй юу? Тэгэд нэг ийм жишээ авч байгаа. Одоо ингээд нэг удаагийн гудамжинд ингээд жишээлбэл нэг жишээ авч байгаа юм л да. Нэг Есүстэй уулзах тухайч ирсэн юм уу? Одоо сайн санахгүй тэгж байгаа. Одоо жишээлбэл танайх ингээд тэр үе чинь ерөнхийлөгч элбэгд орж байлуу? Элбэгд орж байсан үе. Тэгж байгаа. Жишээлбэл гэж яагаад та нар ингээ гудамжинд явж исэн чи элбэг дорчтойгоо тааралдвал яах вэ? Бүр ингэн үстэй гэсэн чи бид нар хаа гэж баага инээлтэхгүй юу тоож байгаа ч юм аа. Тэгсэн чи гайхснаа энд нэг соёлын ялгаа гарах шиг байна гэ гайхаад. Жишээлбэл бид нар бол Америкт ерөнхийлөгчтэйгээ таарах юм бол өстой 90 он гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чи манай Монголд бол нэг тийм монголчууд сайхан л дөө тий. Ер нь бол тэгтээ биднэрт бас хүндэл уг нь байх хэрэгтэй байхгүй бид нэр ах захаа мэддэг тий төр засгаа хүндэлдэг дээдэлдэг ард түмний удирдагчдыг бити муул гэж Библиэлд хэлсэн байт. Би бол эзэн гэж яагаад бити улс үндэстнийхээ удирдагчдыг муул харин тэдний төлөө залбир гэж. Тэгээ бид улс үндэстнийхээ удирдагчдыг төр засгийнхаа төлөө залбирах ёстой шүү. Амен. Тэг мэдээж муулмаар юм байгаа юм л да тий бухимдмаар нэрэ үнэхээр юу муулах байтгаа буудаад хийчмаар санагдаж байгаа юм шүү дээ тий. Тэгээ би ч гэсэндээ над бас тэгж санагддаг л да яста. Боддог бол бодчих юмсан гэд боддог л да. Гэхдээ бид тэг болохгүй шүү дээ тэгж
Тэгж санагдсан ч бид нар тэгж болохгүй л байхгүй юу? Хань ижлээ ч гэсэн тэгж болохгүй шүү дээ. Хэрэлдмээр санагдсан ч яг утгаах шиг тий. Ингээд өөрийгөө дараад яг дүлгөөн бид заримдаа ингээ муудалдахлаар хараага зүхэд гартаа таарсан юмараа цогчмоор л санагдаж байгаа үстэй тий. А гисэн ч бид нөгөө дүлгөөн байгаад тэгээ хүндлэх ёстой хүнээ хүндлээд дагах ёстой нэгнээ дагаад талархах ёстой хүндээ талархаад ингээд дүлгөөнчүүд ерөөлтэй хийгээд байгаа. Тэ энэ улс үндэстэнд бас маш их гоё ерөөлийг авчрах зүйл байгаа. Амин. Тэгээ манай чуулган цаа ирсэн энэ багийнх нь гайхалтай тийм ерөөлтэй хүмүүс ирээд бидэнд энэ дүлгөөн байдлын тухай ярьлаа. За Матай 5:5-ыг бүгдээр хамтдаа гаргая. За өнөөдрийн энэ зүйлийг би нөгөө та нар мартахгүй тулд мартсан бол санахын тулд сонсоог нь дахиж сонсож ойлгосоо гэж. Ягаад тэгэхээр муу ерийн сүнс бодиттой байд юм аа. Муу ерийн сүнс бодиттой байдгийг би хоёр зүйл дээр маш тодорхой мэдсэн. Христ итгэж болсны дараа миний нөгөө амиа өөхөөс буцахгүй хамгийн сайхан найзууд намайг Есүст итгэсний дараа намайг тэнэг мангар галзуу гэж доромжилсан. Муулаад явсан. Уг нь архиа уугаа тавгаа татаад ч юм уу ингээд нөгөө шоудад явж байхад та маш гоё найзууд байсан. Үхээс буцахгүй найзууд. Тэгсэн чинь би архи уухаа болол зодон цохоо хийхээ болол нөгөө нэг буруу юм хийхээ болсон чинь ердөөсөө тэд намайг илэглэж эхэлж байгаа. Тэгээ би эндээс бидний нөхөрлийн үнц нь юу байсан юм бэ? Зүгээр зугаас ангил байсан юм уу? Идэж уух байсан юм уу? Энийний төлөө л нөхөрлөл байсан юм уу? Тэ би муу сүнс гэж үнэхээр байд юм байна. Зугаас ангил дээр бидний нөхөрлөлийг гол фокус үндсэнлэгдэн суурлуулсан. Тэгтэл зөвхт яваад эхлэнгууд дайсан болчих жоох. Тэгээ би эндээс чөтгөр гэж үнэхээр байд юм байна. Ямар сайхан дотны найзуудыг салгаж чаддсан юм бэ? Тэгээ би найзууд дээр очиод сайн мэдээ шоолуулсан шоолж байгааг нь мэдсэн чинь ширэн нүүртэй очиод ширэн нүүр байтгаад нүүр бидэнд байх хэрэгтэй. Амен. Библиэлд нэг юм үг өгдөө. Тэдний нүдэн цахиур бол би чиний тэдний нүүр нь цахиур бол цахиур хатуу чулуу штэ. Хооронд нь үрж ягаад гал гаргадаг цахиур чулуу. Тэгсэн байгаа ш. Чамайг эсэргүүцэж байгаа хүмүүсийн нүүр нь цахиур мэт хатуу бол би чиний нүрийг алмаз шиг болгоно гэж байгаа юм. Юу ширэн нүүр? Алмаз тэгвэл яадаг вүлээ? Шил чулуу гэстэй. Зүсдэг үстэй. Тэгэхээр монголчуудын ширэн нүүрлэх гэдэг нь Библийн хэллэгээр бол алмаз нүүрлэх. Тий. Би яста алмаз нүүрлж, очир алмаз шиг нүүрлж очиж жагаад тэд нар намайг Есүст итгэснээс болж нүрээ цахиур мэт болгосон. Харин би очир алмаз шиг нүртэй болж очиж жагаад сайн мэдээ тунхаглаж ирсэн. Амен. Намайг мангар балаа болцсон. Гэхдээ би яста очир алмаз шиг нүртэй болж очиод та нар намайг балаа мангар галзуурцсан гэж ярьж гин гэсэн. Над чиг балаа болчвол зүгээр юм биш үү гэл. Тэгсэн чинь гайхаж байна. Нөгөө нэг цахиур шиг нүрээр айгүй гайхаа харж байна. Тэгэнгუут л би алмаз шиг нүрээрээ тулж ягаад арх удгүй болоо. Тамхи татдгүй болоо. Худал хэлж хулгай хийж архитаж завхаардгүй болоо. Над чиг болоо болчвол дээр юм биш үү. Та нар нэх том юм яриад энэ бүхнийг хийж штэ та нар гэсэн чинь алмаз шиг нүур нь яста улаагаад бүр ингээд надаас далдирсэн шүү дээ. Нөгөө цахиур шиг нүур нь. Амен. Тэ Библиэлд бурхан амласан байдаг. Тэдний нүур чамайг Есүс Христ итгэснээс болж доромжилж байгаа, илэглэж байгаа тэр хүмүүсийн нүур нь цахиур чулуу шиг хатуу байсан ч эзэн хэлж байгаа. Би чиний нүрийг алмаз шиг болгоно гэж. Очир алмаз шиг. Амен. Тэ ерөөж та нар эзнээс битгий чирээ. Христ гэдэг энэхүү нэрээс болж харин та нар эзнийг алдаршуул. Библи хэлсэн байдаг. Та нарын дундаас итгэгч нар танд хэлж байгаа. Хинчин ч хулгайч шиг, аригчин шиг, янхан шиг битий зовг. Харин сайныг үйлснээсээ болж зовж байгаа бол Бурхныг алдаршуул. Бурхан таларх, шагналчин агуу юм а гэж хэлж байгаа. Ерөөлтэй. Амен. За тэгвэл ерөөлийг харъя бүгдээрээ. Матай 5 дугаар бүлгийн 1-ээс энэ ерөөл байгаа. Тэгээд ерөөлтэй.
Есүс түмэн олныг хараад уул өөд гарan суухад шавнар нь түүн дээр ирлээ. Тэгээ энэ дашрамд хэлэхэд Матай 5-аас 7 дугаар бүлэг бол Есүсийн уулан дээр заасан сургаал байхгүй. Энд хэлж байгаас нэг дээр Есүс уулан дээр гарan сургасан гэж. Уулан дээрх сургаал гэж хэлэхэд та нар Матай номны 5-аас 7 дугаар бүлгийг хэлж байгаа юм байна. Энд заагдсан сургаал бол Есүс уулан дээрээс альцсан сургаал байна. За энэ уулан дээр би очиж исэн. Галил нуурын эрэхтэй ойрхон уул ид. Тэгээ яг тэр нөхцөл байдалд очиод ингээд харахаар Библи яг гоё амилдаг байхгүй юу. За тэгээ нэгээс нь харъя те. Есүс уулан дээр гараад олон түмнийг хараад сургамжилсан гэж юм. Хоёрдугаар ишлээс. Тэр амнын тэдэнд сургамжилж хэлэхдээ за сүнсэндээ ядуус ерөөлтэй гэж. Та нар хэлэхгүй ерөөлтэй гэж. Та нар ерөөлийг хүсэж байгаа юу? Тэнгэрийн хаанчлал тэднийх юм а гэж. Энэ Тэнгэрийн хаанчлалын ерөөлийг амласан байна. Тэнгэрийн хаанчлалын энэ ерөөл ямар хүнд амлагдсан байна? Сүнсэндээ ядуу. За тэгвэл сүнсэндээ ядуу байх гэдгийг юу гэдэг? Би маш энгийнээр хэлье. Юу гэвэл өнөөдөр эзний өдөр та нар босоод сэрээд сүмээ зориод ирсэж байгаа энэ сэтгэл чинь Бурхныг эрен хайсан юм ядуу эзнэр цангасан. Эзэм та намайг өрөөгөөч, ханы жил өр хүүхдүүдийг минь өрөөгөөч гэд босоод зориод ирж байгаа энэ сэтгэл сүнсэндээ ядуу сэтгэл байхгүй. Түнсэж бүтэн сая өдөрсөн болж байгаа. За болио өнөөдөр тасалчихё. Өнөөдөр нэг ийш явчих, тийш явчих гэд ингээд эзний оршихуйд үл тоож байгаа хүмүүс бол ердөөсөө бардам хүмүүс байхгүй. Цатгалтцсан. Хэрэггүй. Бараг Есүсээ таныг болчихно гэж байгаатай л ялгаа байхгүй юм хүмүүс гэдэг. Цатгалтцсан бор. Харин дэрэгт хүндээ хэлэхгүй тийм учраас сүнсэндээ ядуу та ерөөлтэй гэж хэлээр. Тэнгэрийн хаанчлал таних шүү гэж. Амен. Тийм сүнсэндээ ядуу байна гэдэг бол өөрийн залбиралдаа ирж байгаа, эзний өдрөө зориод ирж байгаа, чуулган нь зохион байгуулж байгаа сургалт семинарыг зарлагдах үед ажлаа зохицуулаад бүр ингэ явж байгаа. Сая манай чуулганы баяраа маань яасан бэ гэхээр ажилласаа чөлөөгүйсэн яг гэвэл Христийн сургуульд сурмаар байна. 14 хоногийн сургууль ахгүй. Тэгээд суух юмсан гэж айгүй их мөрөөдсөн, хүссэн. Тэгээд ажилласаа чөлөө авсан чинь тэгвэл өргөдлөө өгөөд ажлаас гарах өргөдлөө өгөөд яваараа гэж хэлсэн. Тэгтэн шууд өргөдлөө өгөө явцсан байхгүй. Тэгээд Христийн сургуульд 14 хоног суухын тулд ингээ ажилласаа гараа явж байгаа. Тэгэхээр энэ Бурхныг эрен хайсан энэ сэтгэл зүрх, Бурханд найдсан, амьдралаа даатгсан, дараа нь би яах вэ? За эзэм нь би ихлэ зөвхт хаанчлыг хай. Би сураатай, би өөрчлөгдөд аваа, би эдгэрээд аваа, би чөлөөлөгдөд аваа. Христийн сургуулаар намайг эзэм нь өөрчлөөд өгөөч. Энэ юм цангасан, юм сүнсэндээ ядуу сэтгэл. Тэгээд Бурхан ингэх болов. За гогч одоо. Яста юмтай байхаа чи гэх үү? Харин эзэн өөрийнх нь ингэж ядуу сэтгэлээр өөрийг нэрэн хайж байгаа энэ хүнд эзэн амлаж байгаа. Би чамайг өрөөнө. Сүнсэндээ ядуу. Би Абаканд Библийн сургуульд явлаа. Тэгээ Абаканд Библийн сургуульд Эрдэнэтэд би баптизм хүртсэн. Тэнд би дуудлага аваад тэгээд Абакан руу явлаа. Тэгээ ээж маань дарханд амьдардаг. Тэгээ би Орос руу явж байхдаа нөгөө Эрдэнэтээс явж байгаа болохоор дархан зогсдог штеп. Тэгэнгүүт би дарханд буугаад гүйлээ. Тэгээ гэртээ орсон чинь ээж маань өвчтэй байж байгаа байхгүй. Тэгээд цагж байгаа хүн хин ч байхгүй. Бүгд хүүхдүүд нь тусдаа гараа явцсан. Ээж маань ганцаараа хэвтэрт байж. Тэгээд ингээд нүүр нь ингээд бүр ингээд усгүйгээд хоёр зовхон хавдаад ингээд бүр хүн харахын эцэсгүй ингээд ус гүйцсэн гэдэг. Тэгээд өвдөө твтчих. Холооч босч хийж чадахгүй ингээд твж байгаа шүү дээ. Би тэгсэн чи Орос руу Абаканд явж идэг. Яа, амар зүрх орогдсон тэгэхэд. Үлдчихмээрсэн агцсан. Болио. Ер нь үлдээ. Би яаж ийжиг ингэж явах вэ? Энд чинь ачлалгүй шүү дээ. За тэгэл. За ер нь үлддэм үү даа гэл.
Тэгсэн чи ээж маань миний хүү явл гэсэн. Яв миний хүү яв. Ээжтэй битий яа. Тэгээ хоёр хацар дээр үнсэл миний хүү яваараа гэл намайг ингээд түлхэж байгаа байхгүй. Тэгээ би харанхуй орцсон ингээд. Тэг чи 1996 он байсан. Орц тас харанхуй. Тэгээд нөгөө шүн очиж байгаа шүү дээ. Нөгөө Эрдэнтес Орос руу явж байгаа болохоор шүн очиж байгаа. Тэгэл ээж арай хийж нэг босоол хоёр хацар дээр үнсэл яв миний хүү гэл хаалга хаасан. Би орцсон дотор зогсож байгаа байхгүй. Тас харанхуй. Хэсэг зогслоо. Эцсэн минь ээ. Эцсэн минь ээ. Би яах вэ? Тэгэд би одоо явбал ээжтэйгээ яг уулзах чадахгүй юм шиг бодогдоод байгаа байхгүй. Яг харваас ээж минь тийм болцсон. Тэгээ би харанхуй орцсон зогсож байгаа л би. Ээж минь хэрвээ одоо ингээд нас барах бол би үлдсэн ч ээж минь нас бар. Тэгээ би хүнийг өхүүлж амьдруулдаг бурхан би биш. Тэгээ би бурхан таны гэрээ байх болсон. Юу вэ гэхээр Есүс эзэн минь ээ. За би таны хаанчлалын төлөө явлаа. Би явъя. Харин ээжигээ таны гарт үлдээе. Ээжийн минь амнасыг би танд татгая. Тэгээ би эзэнт хэлээд би явцсан баг. Тэгээ Оросд нэг жил сурж явахдаа Монголоос захиа ирэх болгонд ээж чинь нас орсон байна. Гэл ирэх бахтаа гэл амар айцтай задалдаг байсан. Амар айцтай захиа бодлого. Тийм болсонгүй. Тэгээ буцаад ирсэн чи ээж маань идгэрсэн ирүүл. Одоо хүртэл ээж маань 1996 оноос хойш одоо 30 жил. Ээж маань амьд байж. Одоо бүр сүмийн ахлагч ээж маань. Хонгор гээд дархны наан үйдэг цөөхөн хэд хүнтэй сүмийн Монголын хамгийн өндөр настай сүмийн пастор гэж явдаг. Манай ээж маань одоо хүртэл. Тэгээ би эндээс юу хардаг вэ гэвэл бурхан ямар итгэмжтэй юм бэ? Ямар итгэмжтэй юм бэ? Гэхдээ ээжийг мань бурхан авсан бол яах вэ? Би амин л гэж хэлнэ. Ягаад гэвэл энэ дэлхийн зовлонт амьдралаас ээжийг минь мөнх амар амгалан шалуум тэр тэнгэрийн диваажин руу авч яхад би бурханд уурлаад яах юм бэ? Би амин л гэд баярлалаа ээжийг минь энэ зовлонт дэлхийгээс салгасанд баярлалаа. Хожим ээжтэйгээ уулзсан. Бидэнд амьдч бай. Христ итгэж бидэнд үхсэн ч бай. Бүх зүйл шалуун байдаг. Амен. Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй гэж хэлсэн. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм аа. Бид эзнэр цангаж бид эзэнд цангасан сэтгэл зүрхээр бурханд найдвараа тавин хөдлөхөд гайхалтай зүйл болно. Хэдийгээр амьдрал төр зовлон бэрхшээл ирдэг ч гэсэн бид эзнээс зурхад эзэн тэнгэрийн хаанчлалын тэр ерөөлийг бидэнд заавал өгнө. Амен. За. Дараагийн ишлэлийг харъя. Гашууд гэсэд ерөөлтэй тэд тайвшрал авах болно гэж. Тайвшрлын ерөөлийг авахыг хүсэж гин үү? Энд хэлсэн. Гашуудж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ ямар гашуудл юм бэ? Улс үндэснийхаа төлөө, хүмүүсийн авралын төлөө, өөрийнхөө гим нүглийн улмаас гашуудан шаналж, уйлан хайлан Бурханыг эрен хайж байгаа тэр хүмүүсийг эзэн тайвшруулна гэж хэлж байгаа. Амен. Тэ өөрөөсөө асууж үзээрэй. Та ядуус, өнчин, бэлэвсэн, зов зүдэрч байгаа хүмүүсийн төлөө таны сэтгэл зүрх хэр гашуудан ойлдог вэ? Хэр гашуудан залбирдаг вэ? Эзэн хэлж байгаа хэрвээ тийм бол Бурхан таны тэр шаналж гашуудж байгаа тэр сэтгэлийг тайвшруулан гайхалтай зүйл болох болно. Амен. Дараагийнх нь дүлгөөнчүүл. За 5 дугаар бүлэг дээр энэ дүлгөөний талаар ярьж байгаа. Дүлгөөнчүүл ерөөлтэй гэж. Тэд дэлхийг өвлөх болно гэж. Тэгээ энэ дүлгөөн гэдэг энэ үг нь болохоор нөгөө англиар meekness гэдэг үг байна гинэ. Meekness гэдэг үг. Яг грек утгаараа бас нэг үгийг хэлжсэн. Тэр нөгөө praus. Praus гэж шүү. За энэ грекээр хэлсэн энэ үг нь ямар үед хэрэглэгддэг гэдгийг
ярьсан чинь дүлгөөн гэдэг утгыг ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл дүлгөөн гэхлээр бид нар ингээд их мөрөн дүлгөөн тий би гэгэрсэн тий бид нар ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тий би гэгэрсэн дүлгөөн. Айгуу дүлгөөн. Бишээ. Их дуугаа тий. Даруу гэхлээр бид нар бас дандаа дуугаал байхыг ойлгодог шүү дээ. Тэгэл айгуу юм өмнө төрөнд ингээ явж байгаа хүнийг бардам амт. Гэл бид нар даруу бардам хоёрын талаар ч их буруу ойлгох юм билээ шүү дээ. Өөртөө ихтэй хүнийг заримдаа бардам гэж хараад байдаг. Хов тавилан байр суурин дээр зогсож байгаа хүнийг энэ мүү хин бэ? Та нар хардаа Есүс төрлөх хот Назартаа ирээд Исая номноос иш татаад тэгээд яасан бэ гэхээр өөрийгөө хэн бэ гэдгийг тунхагласан. Исая 61:1-ээс 3-ыг тунхагласан байхгүй юу? Эзний сүнс миний дээр байна. Тэр намайг тосолсон, томилсон нь ядуус цай мэдээг тунхаглаж, хоригдлуудыг эрхчлөөтэй болгож, сохруудыг хараа оруулж, эзний тааламжит жилийг тунхаглахын тулд тэр намайг илгээсэн юм а гэж уншаад өнөөдөр энэ үг та нарын сонсголд биелэлээ олж байна гэж өөрийгөө хэн бэ гэдгийг хов тавилангаа ярьсан чинь төрлөх хотын гараад өндөр хадан цохоноос түлхэж хаях гад ингээд чирж авч хараад хаях гэсэн. Тэгтэл юр бүсийн байдлаар тэр хүмүүсийн хөдөлгөөнгөө царцаж орхиод Иесус дундуур нь гараа явуулсан. Яг тэгвэл цаг нь болоогүй учраас. Тэгээ би бас Назар хотод очиод яг Иесусыг төлхөн унгаах гэж байсан, оролдож байсан яг тэр уулан дээр очиж ирсэн. Назар хот бол угаасаа өөрөө уулан дээр байгуулагдсан хот юм байна. Айгүй өндөр газар. За тэгэхээр заримдаа бид нар хов тавилангаа тунхаглаж байр суурин дээрээ зогсож байгаа хүнийг амар бардам гэж хардаг. Даруй хүн гэхлээр нэг дугаал хүн байх хэрэгтэй гинэ. Дугаа. Үгүй. Тэгэхээр энэ дүлгөөн гэдэг, энэ праус гэдэг энэ үгийн утгыг нь тэр одоо Африкаас ирсэн тэр илгээлтийн эзэн ярьж байгаа байхгүй. Энэ үг ямар үед хэрэглэгддэг вэ гэхлээр дайны морд, бэлтгэгдсэн дайны морь. Сургуультай морь гэсэн үг. Шүглдэхэд давхаад ирдэг. Эзэн шархах зүй үед ингээ хэвтээд өгдөг. Тэгээд эзэн мордон гутал босоод явчихдаг. Эсвэл дайн, тулаан, ан, ав, альва зүйлд ердөөсөө хаашаа хизээ налах уу, яах уу гэдгийг бүгдийг мэддэг ийм бэлтгэгдсэн асар хүчтэй тулаанд бэлтгэгдсэн мөртөө эзэндээ маш дуулууртай дайны морд эхэлдэг гинэ. Дүлгөөн гэдэг нь. Тэгэхээр дүлгөөнчүүд гэдэг нь бид хүнд дүлгөөн даруй дуулууртай байх хэрэгтэй үлээ. Бид эзэн Есүс Христэд бүр бид дайж бид үнэхээр дайчин зүгээр нэг дуугаа гүлийсэн идэвхгүй ингээд ийм хүмүүс биш. Бид үнэн галтай цогтоо дайчин чадвартай бүр урд чадвартай сүнслэг тулаанд бүрэн бэлтгэгдсэн. Тэгтээ эзэндээ үнэхээр дүлгөөн дарав. Номхон зөвхөн номхон биш те. Номхон мөртлөө бэлтгэгдсэн дайны морд шиг эзэндээ. Ийм хүмүүсийг хэлж байгаа. Тэгэхээр Матай 5:5 дээр дахиад гаргаад өгөөч. Ийм дүлгөөн хүмүүс ерөөлтэй дэлхийг өвлөө авах болно. Нэг орчуулган дээр номхон даруй хүн ерөөлтэй гэсэн тийм үг бас хэрэгэлсэн санагдаж байна. Энэ ишлэл дээр үед орчуулсан орчуулган дээр номхон даруй сургагдсан үнэхээр номхон. Тэгтээ зүгээр нэг юу ч чадваргүй номхон биш. Дайнд бэлтгэгдсэн мөртлөө номхон даруй. Амин уу? Тийм хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэгээ бүгдээрээ эзэндээ ойрдоо эзэн энийг их ярьж байгаа шүү. Энэ дүлгөөн байх. Тэгээ ийм хүмүүс яана гинөө бүгдээр хамтдаа хараад юу амласан байна? Тий, нэг орчуулган дээр бас манай стандарт Монгол орчуулга дээр газар дэлхийг өвлөн авах болно гэсэн байдаг. Ийм дүлгөөн хүмүүс газар дэлхийг буюу газар нутгаа амьдарч байгаа. Тийм ээ? Энэ хот улс үндэсний эзэн яг ийм бэлтгэгдсэн дайчин чадвартай мөртлөө маш ёс суртахууны хувьд маш төлөвсөн. Юм болгонд агсалзаал, тангараал ингээд байдгүй. Маш чадвартай, маш хүчирхэг, маш дайчин мөртлөө ёс суртахууны хувьд үнэхээр дүлгөөн даруй. Ийм хүмүүст бурхан дэлхийг нь газар нутгийг нь хот улс үндэснийг нь өгнө гэсэн юм амлалт байна.
газар нутаг. Амен үү? Энэ дэлхий гэдэг үг нь газар нутгийг хэлж байгаа. Тэг хамтдаа залбирцгаая. Хамтдаа яг өөрийнхөө төлөө залбирцгаая. Дүлгөө. Зүрх сэтгэлийнхаа төлөө. Бодол санааныхаа төлөө амнаас гарах үгс чинь ялзарч завхарсан, хараал зүхэл, хэрүүл тэмцэл биш. Та маш чадвартай байж болно. Маш гайхалтай авьяастай байж болно. Маш их мэдлэгтэй байж болно. Үнэхээр бусдаас илүү бүр юр бүсийн авьяастай байж болно. Чадвартай байж болно, хүчтэй байж болно. Бие махбодын хувьд ч гэсэндээ та үнэхээр хүчтэй, бүр олимпийн аврагч байж болно. Гэхдээ таны ёс суртахуун маш новхон дараа. Амен. Маш дүлгөө. Тэгээ дүлгөөн байгааг чинь яаж хардаг гэж түрүү утгаархын хэлсэнчлэн гэртээ эхнэртэй, нөхөртөө, өр хүүхдүүдтэй харилцаагаал харчих. Тэгэл та дүлгөөн байна уугүй юу ч гэсэн патгал яг энүүгээр л мэдгэн. Түүнээс та сүмдээ ингээд нэг энд ингээд айгүй гоё дүлгөө сууж ягаад гараа өвчдөг те. Хинч чадна. Харин яг гэртээ ингээд орж байна. Тэр хүндээ хэлдэг нэг тим хүн бүр түр санагдаад ах юм а гэд. Тим хүнийг мэдх юм байшгүй гэд. Эдилио пастор хэлжсэн. Зарим хүмүүс ингээл сүмдээ ирээл ариун гараа эзэн дөргөөл. Оо халелуя. Тэг гэртээ очиод яг нөгөө гараараа эхнэр хүүхдээ хаста пяу пяу. Тэг дараагийн бүтэн сая өдөр сүмдээ ирээл оо халелуя гэдэг. Тэгэхээр үнэхээр дэрэгдэх хүн лүгэ хардаа ийм хүнийг мэдх юм байшгүй гэдэг. Бүгдээрээ энэ дүлгөөн байх. Яг энэний төлөө залбирмаар байна. Тэгэд Улаанбаяр пастрыг гаргахаас өмнө бас нэг юм яриад. Яг санаанд хоёр дахь удаага орлоо. Юу ихлээр яг орж ирээ гараа явчихдаг шүү дээ. Одоо дахиад 3 дахь удаага ороод ирлээ гэдэг. Баярлалаа Иесус. Юу ихлээр Монголд 1997 онд Бет Элвис гэдэг нэг иш үзүүлэгч эмэгтэй иржсэн Америк. Тэгээ бүр Монголыг хайрлаад бүр. Монголд бүр дурлаад. Тэгээ бүр Монголтой ингээд сүнслэг гэрээ байгуулж ийн гинэ. Тэгээд нөгөө Монгол эрэгтэй хүний хурмын бүгж аваад зөөцсөн. Яг тэгэхээр эмэгтэй бүгж өөртөө таарахгүй нөгөө том биетэй болохоор эрэгтэй хүний бүгж зөөцсөн. Тэгээд тэрнээс хойш бараг 20 жилийн дараа штэ. 20 жилийн дараа Америкт багийн бит хоёр тэр ихчтэй таарахад Монгол эрэгтэй хүний хормын бүх зүүсэн чихтэй. Би Монголыг одоо хүртэл санаж байгаа гэж байгаа байхгүй. Настаа болцсон. Төрдөг тэргэн дээр суудсан. Тийм үү. Тэгээ энэ хүн Монголд ирээд яасан гэж Монгол чуулганы пастор, удирдагч, илгээлтийн эзэдтэй хамт 3 хоногийн мацаг барилга залбиралд ирсэн. Тэгээ бид нар 3 хоног мацаг барихаар Монгол улс үндэстнийхаа төлөө Монгол чуулганы эв нэгдлийн төлөө, сэргэлтийн төлөө ингээд яг тэр үед 3 хоног. Уг нь амралтын газар очисон. Тэгтээ хоол байхгүй. Амралтын газар мацаг бариад 3 хоног үлссэн гэв одоо Монголынхаа төлөө. Тэр үед тэр Бет Элвис хэсэг одоо пастор мишнеруудтай уулзаад ингэсэн баг. Бид бүгдийн эзэлж явах ёстой 3 газар нутаг байдаг гинэ. За, та бидний эзэлж явах ёстой 3 газар нутаг байгаа шүү. Газар нутаг. Маш бодиттой, сүнслэг болон бодиттой газар нутаг. Эхнийх нь тэр Бет Элвис хэлж байгаа. Эхнийх нь бид өөрсдийн доторх газар нутгаа эзэлж явах ёстой гэнэ. Өөрсдийн доторх газар нутаг. Та юу гэж бодож байна? Миний дотор байгаа газар нутаг байгаа. Энэ бол зүрх сэтгэл, оюун бодол санаа мөн үү? Таны зүрх сэтгэлд, таны оюун бодолд асар их зүйл байгаа. Бид энэ дотроо маш их зүйлийг багтаадаг. Ер нь бүх зүйл бидний бодол зүрх сэтгэлээс л бий болж байгаа шүү дээ. Тийм учраас өөрсдийн доторх газар нутгаа бид эзэлж явах ёстой. Христээр олзлуулах ёстой.
Энэ бол нөгөө микнесийн тухай яриад байгаа байхгүй, дүлгөөн байх. Ёс суртахуундаа, зан чанар хандлагатаа бид нөгөө номхон даруй. Бид маш хүчтэй, маш авьяастай, маш чадвартай байж болно. Харин гэхдээ дүлгөөн даруй. Яг тулаанд бэлтгэгдсэн морь шиг юр бүсийн хүч чадал байгаа. Гэхдээ эзэндээ үнэхээр номхон дүлгөөн. Бид өөрсдийнхөө доторх газар нутгийг Христээр олзлуулж, Христээр эзлүүлж, бид Христтэй адилхан бодол зүрхтэй болгоно. Бид өөрсдийн доторх газар нутгаа эзэлж явахтай холбоотой. Хоёрдугаарт бидний эзэлж явах ёстой газар нутаг, хоёр дахь газар нутаг бол Христийн доторх газар нутгийг эзэлж явах ёстой гинэ. Христийн доторх. Энэ юу вэ гэвэл Христ Есүс итгэгч бидэнд амласан тэр бүх амлалтуудыг бид өмчлөн авах ёстой. Тэр гайхамшиг тэмдэг эдгэрэл итгэгч хүнд амласан чөтгөрүүдийг зайлуулах, хэлээр ярих үе. Эдгэх гайхамшиг үлдэх тэр бүх Христийн амлалтууд, тэр өвийг бид эзлэн авч минийх болох ёстой. Энэ намайг дагалдах ёстой. Амен. Христийн доторх. Тэр Христ танд зориулсан тэр хувь тавилан гэж байгаа. Зөвхөн таны хийх ёстой. Зөвхөн таны л хүрч чадах тэр оргил гэж байгаа. Зөвхөн таны сайн мэдээ тараагаад авралд авчрах хүн гэж байгаа шүү. Тэр бүх хувь тавилан руугаа та очих ёстой. Христийн доторх газар нутгийг. Гурав дахь нь бид эзэлж явах ёстой газар нутаг бол энэ дэлхийд байгаа газар нутгийг эзлэх ёстой гэсэн. Энэ нь хот, улс үндэстэн, нийгмийн салбар давхархдаа бид нэр сайнаар нөлөөлж тэр харанхуй, тэр хар тамхи, арх мөрөйтэй тоглоом, тэр бузар авилга, энэ идэгцэн тэр улс төрлөө, тэр бизнесийн талбар руу, тэр урлагийн талбар руу итгэгч бид нар ороод тэнд гэрэл гэгээ авчрах ёстой. Танаас болж нийгэм маань өөрчлөгдөх ёстой. Энэ бол дэлхийд байгаа газар нутгаа өвлөж авч байгаа, эзэлж авч байгаа. Энэ гурван газар нутгийг эзэлж явах ёстой. Тэ Бэт Элвис яасан гэж. Гэтэл та нар монголчууд эхний газар нутгийг алджээ гэдээ уйлсан байхгүй. Өөрөөр хэлбэл өөрсдөө ёс зүг итгэгч нар гэсэн мөртлөө өөрсдөө архиндаа хүлэгдсэн. Өөрсдөө завхай хоорондоо зодтолцсон, муудалцсан, ховжив ярьсан, хоорондоо хагаралцсан. Дандаа хагаралдаг. Тэгэд Бэт Элвис уйлжсэн. Та нар эхний газар нутгийг алдчихжээ гэж уйлжсэн. Гэтэл харамсалтай нь бид нар яг нөгөө энэ микнес дүлгөөн байх гэдэг өөрсдийн доторх зан чанар ёс суртахуун Христээр олзлуулж бидэнд Христийн оюун бодлоор бид оюун бодлоос сольж зүрхэнд минь бурхан хайраараа цутган дүүргэгдэж бид ингэх ёстой. Тэгэхээр Христ итгэлийн нэг гоё дүрслэл энд байгаа шүү. Би Христ итгэн сүм чуулганд явж Библи уншиж байгаагийн утга учир нь юу юм бэ гэвэл эхлээд бид яг тэр дүлгөөнчүүд ерөөлтөө газар нутгийг өвлөж авна гэдэг байгаа шүү. Газар дэлхийг. Тэ энэ газар дэлхийг өвлөж авна гэсэн энэ ерөөлд хүрэхийн тулд бид яг саяны 3 газар нутгийг хамгийн чухал болсон, үндэс болсон эхний газар нутгийг эзлэж явах ёстой зүйл бид Христээр сэтгэл зүрхөө оюун бодлоо, зан чанар, хандлага, эмоц, сэтгэл хөдлөл, мэдрэмж бүх зүйлээ Христээр олзлуулах. Бид уурлангуудаа харах биш. Уурлсан ч Библи юу гэдэг вүлээ? Уурлаж болох уу? Болно шүү дээ. Уурлах юм байдгүй. Байдаг шүү дээ. Та шудраг бус юмыг хараад уурладгүй бол эсвэл хүчирхийлж байгаа хүнийг доромжилж, хүчирхийлж, алж, талж байгаа хүнийг хараад уурлахгүй бол та хүн биш болчихжээ. Уурлах юм байдаг. Харин бид нар уурлсан ч нүгэл хийж болохгүй. Бид уурлах үедээ зөв зүйлийн төлөө дуурах ёстой. Хүчирхийлэгч болж болохгүй. Амен. Уурлсан ч нүгэл бүүхий. Бид эмоц, сэтгэл хөдлөл, мэдрэмж бүхнээ Христ Есүстэй адилхан зан чанараар олзлуулж, Христтэй адилхан болгогдох. Энэ бол бидний Христ итгэлийн гол дуудлага бол энэ аахгүй. Амен. Энэ бол Христ итгэл, эрүүл итгэл. Тэгээд дараа нь эзэн хэлсэн биш дэлгөөнчүүд ерөөлтөө газар нутгийг өвлөн. Бид эхний тэр газар нутаг болсон тэр өөрсдийн тэр зүрх сэтгэл, оюун бодлыг яг Христээр олзлуулан номхон дүлгөө болох үед эзэн дараагийн газар нутгуудыг өгдөг. Христийн доторх тэр гайхамшиг, тэмдэг, хүчит үйлс тэр ерөө левелийг цутгаж өгдөг. 3 дахь газар нутаг болсон та
энэ хоттой улс үндэстэндээ өөрийн амьдарч байгаа орон нутаг, өөрийн ажиллаж амьдарч байгаа салбартаа та үнэхээр гэрэлтсэн нэгэн болдог, маллайлагч болдог. Эзэн дараагийн 2 газар нутгийг дүлгэн хүмүүстэй өгд юм аа. Амен уу? Завлан баяр пастор гарч ирнэ гэсэн. Халелуя. Шалом. Тэгээд эзэн үнэхээр бидэнд ялангуяа Матай 5:5 дугаар ишлэлээр ярьж байна. Бидний эзэн бол ярьдаг бурхан. Амен. Тэр бидэнд өнөөдөр хандан ярьж байдаг. Тэгээд 2 жилийн өмнөөс ер нь энэ дүлгөөн даруй байдал. Одоо яг энэ орчуулган дээр одоо дүлгөөнчүүл, дүлгөөн гэдэг үгээр орчуулагдсан байгаа. Дүлгөөн даруй, тэг номхон даруй. Тэр утгуудтай энэ үг байгаа. Тэгээд сая Джек ирээд Африкаас ирээд хэллээ. Урд нь Филиппинээс хүн ирээд энэ тухай маш тодорхой зааж өгсөн. Тэгээ сая Джекийг явал 7 хоноггүй Солонгосоос санхи игч маань ирсэн, бас эснээ маш мундаг зурслан залбирдаг, бас иш үзүүлдэг. Тэгээд өөрөө болохоор бас клиник сэтгэл зүйч хүн байгаа. Тэгээд тэр игч нь Монгол руу ирэх гээд залбирч байхад эзэн маш тодорхой Матай 5:5 гэж хэлсэн гэсэн. Монголчуудад очиж яг энэ үгийг хэлээрэй. Тэгээд бүр Есүсийн хаанчлалыханд очиж хэлгсэн гэд бид нартай уулзаад хэлж байгаа. Эзэн энэ Матай 5:5-ыг энэ чуулганд өгч байна. Тэгээ бид нар урдлын 7 хоногт нь сонсцсон. Дахиад энэ 7 хоногт нь эзэн ингэж ярьж байна. Тэгээ бүр эзэн ингэж чангаар хашгирж байгаа юм биш үү гэж хэлмээр санагцсан. Тэгэд яг дүлгөөнчүүд ерөөлтөө тэд дэлхийг өвлөх болно гэж байгаа байхгүй. Эзэн бидэнд бүр ингэж өвлүүлэх гэдэг нь шүү дээ. Тэгээд яг юуг ойлгох гэхээр би өнгөрсөн 4 дахь өдөр бас эзний өмнө залбирж байхад энэ зүйлүүд дахиад орж ирсэн. Эзэн бүр маш тодорхойгоор дахин ярьсан. Тэгээд эзний хүсэл юу вэ гэхээр энэ дэлхийг өвлөх гээд байгаа хүмүүс чинь нөгөө дүлгөөнчүүл гэдэг тэр категорид тэр төрөлд орж байгаа хүн байгаа байхгүй юу. Тэгтэл та бид яг энэ дүлгөөнчүүл гэж Бурхны харж байгаа хүний тоонд хэр орж байгаа юм болоо. Бурхан тэр хүмүүстэд дэлхийг өвлүүлэх гээд өгөх гээд. Тэгэд энэ дахин бидэнд Есүсийн хаанчил чуулган гэж хаяглагдаж ирж те энд бидэнд зориулан хилэгдээд байгаа нь юу гэсэн үг вэ гэвэл эзэн та бид нарыг яг л энэ байдал дотор сурахыг хүсээд байна гэж. Амен. Сурахыг хүсээд байна. Тэгээ бүгдээ хамтдаа Матай 11-ийн 28-аас 29-30-ыг хамтдаа харъя. Тэгэд энэ ишлэл эзэн харуулсан яг уртлын өдөр нь Гана ихч бас яг энэ ишлэлийг хоолцчихсан. Тэгээд яг энэ дунд эзэн бас Есүс бас өөрөө бидэнд юм харуулахыг хүсэж байна. За хамтдаа уншицгаая. Зүдэд зүдрэгсэд хийгээд хүнд ачаа үүргэсэд бүгдээ над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсдөө ав. Надаас сур. Би дүлгөөн зүрхэндээ даруй. Та нар зүрх сэтгэлдээ амралтыг олох болно гэж. Тэгэд энэ ишлэл дээр Есүс маш тодорхой хэлсэн. За тэгээ 30 дээр нь Есүс юу гэж нэхэр миний буулга минь аятаа, ачаа минь хөнгөн гэж. Хэрвээ бид үнэхээр Есүс Христийг түүний явсан мөрөөр нь дагдаг бол түүний буулга буюу тэр буулга нь аятаа, хөнгөн амархан байх бол тэгээд ачаа нь хөнгөн гэж. Бид нар ачааны тухай бодохдоо хүнд зүйлийг боддог. Харин Есүс юу гэж хэлж байна гэхээр те миний ачаа хөнгөн юм а гэж. Тэгээ та нар над руу ир бүхэл шаналл зовлонгоо надад өг гэж байгаа. Тэгээд миний буулгыг ав. Миний буулга бол аятаахан амархан байх болно. Миний ачаа тэр өөрсдийнхөө хүнд ачаагаа надад өг. Миний ачаа хөнгөн байх болно гэж хэлж. Тэгээд энэ дээр уртлын 29-р ишлэлийг харах юм бол Есүс юу гэж хэлж байна гэхээр те надаас суралц би дүлгөөн зүрхэндээ даруй билээ гэж хэлж байгаа. Энэ нөгөө яг тэр саяны хилээд байгаа тэр мик буюу тэр дүлгөөн даруй гэж хэлэгдэж байгаа үг. Тэгэд миний явуулсан слайдыг харуул та. Яг энэ үг те одоо энэ дүлгөөн даруй гэж энд хэлэгдээд байгаа үг маань бидний хуучин гэрээ буюу хууль ба иш үзүүлэгчдийн номон дээр яг еврей үгээрээ бичигдсэн байгаа. Тэр еврейгээр бичигдсэн учраас те анаф буюу утга нь юу вэ гэхээр те даруй. Бурханд бүрэн тулгуурладаг. Бурханаас бүрэн хамааралтай. Бурхандаа бүрэн итгэж найддаг тэр хүний тухай ярьж. Тэгэд Мөсегийн тухай тооллох 12:3 дээр хэлсэн. Мөсе газрын хөрсөн дээр хамгийн даруй хүн байсан гэдгийг. Маш даруй хүн байсан гэж хэлж байгаа. Мөсе гихч хүн
уншиж Мөсегийн хүн газрын хөрсөн дээр хинээс ч илүүгээр маш даруй нэгэн байлаа гэж. Тэгэд яг энэ үгэн дээр яг энэ Мөсег даруй гэж хэлэгж байгаа үг чинь сая Матай номон дээр яг хэлэгдээд байгаа утга адилхан явж байгаа. Тэгэд нөгөө шинэ гэрээ маань грек хэл дээр бичигдсэн учраас грек хэлээрээ болохоор praus буюу тий pravtes гэсэн нэг үгнүүд яваад байгаа юм. Praus гэсэн үг. Энэ нь ямар утгатай үг явж ийн гэхээр тий эрх мэдэл хяналт дор байгаа хүч чадал. Асар их хүч чадал байх нэ тэн дотор. Тэгэхдээ тэр хүч чадал нь яг эрх мэдэл дотор байдаг. Хяналтанд дор байдаг. Нөгөө захирагдаж болдог, захирагдаж чаддаг тийм эрх мэдэл гэсэн утгатай. Тэгээ зүүрлэн ярьж байгаа нь те эмнэг хангал морийг номхотгоод тэгээд бид нар хэрэглэх үед тэр морины хүч чадлыг бид нар эзэн нь зөв зарцуулж чаддаг. Үгүй бол тэгэл тал дээр те нөгөө бид нар энэ жоохондоо хүүхдүүд үзчихсэн спирит киноны морь шиг ингээл өстой нэрэ талаараа зүгээр хам хүчээ гаргаад дуртай харсан зүгтээ давхаал ямар ч тийм ашиггүй байгаа байхгүй өмнөдөө бол хүмүүс ашиглах боломжгүй. Харин сургаад авахад тэр морины хүчийг ямар их зүйлд ашигладаг. Яг түүнтэй адилхан бид ч бас өөрсдөө те тэр бидний дотор зан чанарууд саяны пастор хэлдгээр эхний эзлэх газар чинь өөрөө яг эмнэг хангал морь шиг те өөрөө ерөөсөө тэр адгуус шиг байж байгаа тийм зүйлүүд байгаа байхгүй. Хүч чадал байгаа нэг үйл байна. Тэгтэл тэрийг сургах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ хоёр үг энэ Библиэлд ер нь энэ хоёрын үндэстэйгээр яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр ана буюу тэр бурхан бүрэн итгэж найцсан тэр бурханаас хамааралтай тийм хүн. Дөлгөөнчүүд өрөөлтөө юу гэж бид нар уншиж байхдаа энэ утгыг ард нь бодох хэрэгтэй байхгүй. Дөлгөөн гэхээр эхлээд шууд гоё nice те айгүй сайхан зан чанартай хүн болгонтой эвтэй байдаг. Тийм л хүн бодогдчихсэн бол яг энэ үгийн нөгөө еврей грек утгыг хараад үзэх юм бол бид нар дөлгөөн гэдэг утгыг энэ үгийг сонсоход дөлгөөн даруй байдал гэж сонсоход бидэнд нэгдүгээр бурхан бүрэн итгэлээ тавьсан. Бурханаас бүрэн хамааралтай, бурхандаа түшдэг, тулгуурладаг тийм хүн бодогдох хэрэгтэй болж байгаа. Хоёрдугаарт нь яаж юм гэхээр те асар их хүч чадал байсан ч тэр нь захирагдаж чаддаг. Тэ? Бурхны эрх мэдэлд ор байж чаддаг. Би өөрөө надад байгаа хүч чадлаа яг захирч чаддаг. Миний хяналтанд ор байж чаддаг. Тийм болохоор дараагийн слайдыг бас гаргаад өгдөө. Өргөжлүүлээд. За энэ праус те эрх мэдэл хяналтын дор байгаа хүч. Уурлах чадалтайч юу гэж яана уу? Уурлахаа сонгохгүй. Нөгөө хянаж чадчихээн. Хариу барих чадалтайч бурханд даатгадаг тий. Өшөө авчмаар байна. Би энийг бол яавалж яаж чадна ш тэгэл тий. Тэр хүчээ бардад гаргах биш харин бурханд даатгаж орхиж чаддаг. Тэгэхээр тэр нөгөө бидэнд байгаа тэр альва хүч чадал яг зөв байдал дотор зөв эрх мэдэл дор хяналт дор ахаар дандаа сайнаар ашиглагдана гэсэн үг. Амен. Дандаа сайнаар ашиглагдана. Тэгэд тэр нөгөө дайны морь гэдэг үгийг гаргаж ирсэн Жак ярьж байхдаа тэгээ яг Библиэлд бас яг тийм үг байгаа л та. Яг бүрэн сургагдсан. Юу хийхээ мэдж байгаа. Эзэндээ дуулууртаа болцсон. Маш чадвартай болцсон. Яг л тийм байгаасаа гэдэг. Тэр хүч чадал нөгөө дөлгөөн гэдэг үгний ард тус явж байгаа гэсэн үг байхгүй. Амен. Тэгээ санхий гişмэн Солонгосоос ирээд эзэн Матай 5:5-ыг Есүсийн ханчлалд өгч байна гэхэд би юу гэж асуусан гэхээр яг юу та тэр бурхан тэгээ бидэнд хандаж хэлээрэ гэхэд танд юу бодогдсон бэ? Энэ үгийг Солонгос хэл дээр та уншингууд танд юу бодогддог вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт яг бидэнд энэ ишлэлээр дамжуулан юу хэлмээр байгаа вэ гэсэн чинь юу гэлсэн гэхээр бусдыг өөрөөсөө дээр гэж үзэж даруй болох гэж байгаа байхгүй. Амен. Дөлгөөн даруй хүн гэдэг чинь тэ нөгөө бардам зам байхгүй учраас бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг байхгүй. Тэгээ бид нар Матай 13-аас харах юм бол Есүс дагалдагч нарынхаа хөлийг угааж байгаа тий. 13 дээр нөө. За ээж харъя. Есүс дагалдагч нарынхаа хөлийг угааж байгаа үйлдэл маань өөрөө юу гэхээр өөрийгөө Йохан шүү. Өөрийгөө дөлгөөн даруй болгож байгаа байтал. Зарц мэт зүрх сэтгэлтэй байгаа байтал байгаа байхгүй. Энийг тэр нөгөө дөлгөөн хүн л хийж чадна. Тэгэхээр бид нар за яг мэдээж хүн болгоны хөлийг бариад угаагаад гэсэн утгатай биш.
Харин бид нар бусдад хандахдаа, бусдтай харилцахдаа, бусдад үйлчлэхдээ яг тэр Есүс Христийн тэр зүрх сэтгэлээр үйлчлээсэй гэсэн үг. Амен. Тэгээ гэртээ очиод энэ Есүс дагалдагч нарынхаа хөлийг угаасан хэсгийг Иохан 13-аас бас уншаарай. Тэгээ Петр энэ дээр хэлж байгаа шүү дээ. Та миний хөлийг угаана гэж юу гэж те. Тэгсэн чи Есүс хариуд нь чи миний юу хийж байгааг одоо мэдэхгүй, харин чи хожим нь ойлгоно гэлээ гэж. Петр түнд та миний хөлийг хизээч угаахгүй шүү гэсэнд Есүс юу гэж хэлж байна гэхээр би чамайг угаахгүй бол надтай гих хувь чамд үгүй болно гэж байгаа юм. Нөгөө даруухан Есүсийн хийдэг үйлдэлт юм байхгүй. Би хамааралтай учраас би хөлийн угааж яана гэдэг чинь Есүстэй хамааралтай байгаа байхгүй. Хамаагүй нэгний хөлийг очиж угаахгүй байгаа байхгүй. Тэгээд яг Есүс тэр даруй зүрх сэтгэлээр очиж угааж байгаа шиг бид эргэн тойрондоо үйлчлэх ёстой, хайрлах ёстой хүмүүстэй өөрсдөөсөө яг энэ зан чанарыг гаргах хэрэгтэй байхгүй. Тэгэд яг энэ байдлыг бид нар суралцдаг байна л да. Есүс надаас сур, би номхон зүрхэндээ даруй билээ гэж хэлсэн баг. Амен. Зүрхэндээ даруй. Тэгэхээр яг бид нар зүгээр нэг Матай 5:5-ыг урд нь дүлгөөнчүүд ерөөлтөө юу дэлхийг өвлөх болно гэж нэг боддог байсан бол одоо дүлгөөнчүүд гэж бодохдоо нилээ эдийн бодох хэрэгтэй болчлоо шүү дээ, тийм ээ? Амен. Тэгээд энэ зан чанарт суралцъя. Есүсээсээ суралцъя. Тэгээд эзэн нэг өвлөх гэдэг нь дэлхийг өвлөх болно гэсэн юм өгөөд дээ штэ. Тэгээд би яг залбирч яхад юуг анзаарсан гэхээр эцэг их бид нар ч гэсэн тэгдэж түүхтүүдээ газ тэгэд өгөөч нэг юм хийлгээд те нэг юм бодтой болгочоод нэг юм өгөх гээд хүлээгээд байдаг. Бид нарыг нэг хүлээлтэнд оруулчихдээ штэ. Биднэрт байгаад байна. Өгчмөр байна. Тэгтэл өөрөө бэлэн биш байгаад байна. Тэг юуг анзаарсан гэхээр эзэн бүр газар дэлхийг бид нар энэ газар дэлхий дээр өөрчлөлтийг ямар их хүсэж байна. Тийм үү? Дэлхийг өвлөх болно гэсэн. Бид нар Монголдо өөрчлөлтийг ямар их хүсэж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр яриад ингээл янз бүрийн Монголын асуудлуудыг бас эзэн минь өөрчилж өгөөч гээл эзэн минь энэ дээр үнэхээр таны тусламж хэрэгтэй байна гээл залбирч байгаа. Тэгэд энэ ишлийн дагуу бодсон чинь бид өөрсдөө энэ зааланд сууж байгаа хүмүүс Христийг дагж байгаа, итгэн дагж байгаа бид өөрсдөө яг энэ дүлгөөнд даруй болчих юм бол аяанда энэ нийгэм чинь улам л илүү өөрчлөгдөх болно. Амен. Дэлхийгээ бид нэг харахад л өвлөөд авцсан байна. Хотыгоо өвлөөд авцсан. Яг авах юм байна. Амен. Бүр авах юм байна. Бүр тийм итгэл бүр улам илүү дурсан. Тийм учраас та бид нийгмийн бүхий л салбарт нөлөөлж өөрчлөлтийг авчирцгаая гэдэг штэ. Тэгээ өөрчлөлтийг авчрах нэг түлхүүр чинь гарцаагүй бид нар өөрсдөө дүлгөөн байдалд суралцах хэрэгтэй байна. Есүсээсээ суралцаад дүлгөөн даруй болох хэрэгтэй байна. Дүлгөөн даруй болно гэдэг нь одоо тэгэхээр урдны нэг nice гоё харилцаатай тэгээд нэг энэ нэг манайхан ч дуугүй болохоор дуугүй хүнийг даруй гिचх гээд байдэн шүү дээ. Үгүй. Харин ч юу вэ? Хүчрэхэг байна. Харин ч юу вэ? Бурхандаа итгэлтэй байна, тий? Харин ч юу вэ? Бүр зарцын сэтгэлтэй. Өөрийгөө бүр ингээд даруй болгоод бүр хүмүүсээс дор гэж үзээд энэ Библийн зарчим байхгүй тий. Библиэлд бид нар ингээд унших юм бол бусдыг өөрсдөөсөө илүү гэж үзгэдгийг маш их заадаг. Яг тэр харилцаан дотор энэ харилцаа бол энэ дэлхийн харилцаа биш. Энэ бидэнд зааж өгөөд байгаа энэ зүйл бол Есүс бидэнд зааж өгч байгаа. Амен. Тэнгэрийн улсад байдаг зарчим байхгүй. Тэгээ бид нар энэ Тэнгэрийн улсын зарчмыг энэ газар дэлхий дээр барьж байгуулах ёстой хүмүүс нь та бид нар байхгүй. Тэгээ бид нар яг үүгээр үйлдэхэд Бурхны асар их хүч чадал бидэнд ирдэг. Угаасаа тэр хүчтэй дэмжлэг байж байгаа. Үйлдэл эхлэхэд тэгэл болоо. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа дүлгөөн даруй байдал дотор явж дэлхийг өвлцгөөё. Амен. Эзний үгэнд талархъя. Тэгээд үнэхээр эзэн та биднийг энд байгаа хүн болгоныг газар нутгаа өвлөөсэй гэж хүсэж байна. Ягаад гэвэл бид эзнээс гуйж байгаа шүү дээ. Бид бүгдээрээ нөлөөтэй амьдрмаар байна, тий? Зүгээр нэг өхмөл амьдрч байгаа дуусчмааргүй байна. Харин бид нар улам өрөө үлдээмээр байна. Энэ хүн одоо өөрийнхөө нэрийг хэлээрэй. Тийм ээ? Тэгээд энэ хүн амьдрч явсан гэдэг улам өрийг бид үлдээмээр байгаа байхгүй. Тийм учраас бид газар нутгаа өвлөх ёстой. Эхлээд
өөрсдийнхөө доторх газар нутгийг өвлөө эзэлж яваад яг дүлгөөн даруухан байх. Тэгээд Христийн доторх газар нутгийг бид тэр амлалтуудыг бид өмчлөн авмаар байна шүү дээ. Тэр сүнслэг газар нутгуудыг. Дараа нь бид нар бодиттой газар нутгуудыг хотоо улс үндэстнээ авралт эрхийг нийгэм маань өөрчлөгдөхийг бид хармаар байна. Амен. Тэгээд сая дүлгөөн хүний жишээг Улаанбаяр пастор маш гоё хэллээ. Тэгээ Есүс бол тэр өөрөө яг дүлгөөн даруй хүний яг үлгэр дуурайл байгаа байхгүй. Дүлгөөн хүмүүс ерөөлтэй гэсэн Есүс өөрөө тэр дүлгөөн хүн ямар байдгийг яг нөгөө загвар болгож харуулсан байна. Бидний модель асар хүчтэй Есүс тийм үү? Юр бүсгийн хүчтэй байсан. Тэр бол өөрөө тэр тэнгэр газрыг бүтээсэн тэр бурхан өөрөө бидний дунд хүний дүрээр ирээд тэр Есүсийг одоо тэр цэргүүд барьж аваад тэр Гетсеманд барих үед Петр гүйж ирээд тэр нэг хүний Малх гэдэг хүний чихийг нь тас авчирчдаг. Тэгэхэд Есүс тэр хүний чихийг эдгэж өгөө тэгж байгаа шүү дээ. Петр тандаад би эцгээсээ 12 легион гэж байгаа шүү дээ. Түм гэсэн үг. Нэг легион. Легион гэдэг чинь одоо 10,000 гэсэн утгатай үг байхгүй. Түмт гэсэн үг. Тэгтэл 12 түмт тэнгэр элчийг би өөрийгөө хамгаалуулахаар гуйж чадахгүй гэж юу. Яг үндэ бол нэг л тэнгэр элч ирээл дэлхийг устгаж чадна шүү дээ. Тэгэхэд би 12 түмэн тэнгэр элчийг би ааваасаа гуйхад намайг хамгаалуулахаар илгээхгүй гэж юу гэдэг. Тэгээд тэр хүмүүний чихийг эдгээгээд тэгээд тийм агуу хүчтэй мөртлөө бидний төлөө ингээ загалмаа гүрж зовлон эдэлж алагдахыг сонгосон. Агуу хүчтэй. Есүс арчаагүйдээ өөрийгөө аварч чадахгүй да загалмаа дээр цовдлогдоогүй. Хүн төрлөختнийг ганцхан тэнгэрлэгч дуудаад сүрүүлэх тийм л эрх мэдэл хүч чадал байсан мөртлөө тийм дүлгөөн даруй байж бидний төлөө амиа өгсөн. Ямар агуу эзэн бэ? Ямар дүлгөөн эзэн бэ? Бидний эзэн ямар дүлгөөх юм бэ? Гайхалтай тий. Тэгэд эзэн бидэнд хэлж байна. Энэ дүлгөөн хүмүүс ерөөлтэй гэж. Тэг бүгдээрээ одоо харж гин үү? Тэр газар дэлхийг өвлөж авна гэсэн. Өнөөдөр дэлхийн бүх улс үндэснээс л Христийг эзэн гэж хүндэлж. Та бид нар хүртэл Есүсийг хайрлаж байна, хүндэлж байна. Үнэхээр Есүс Христийг бүх үндэснээс тэр бум хүмүүс хайрлаж шít. Тэгээ эзэн ч гэсэндээ бидрийг яг өөртөө адил байлгаж газар нутгаа үнэхээр өвлөж аваасаа гэж хүсэж байгаа. Тэгээ эцэст нь нэг жишээ гяс яриатай. Иохан 9 дээр. Иохан 9-р бүлгийн 1 дээр нэг юм үйл явдал болж байна. Тэгээ эзэн энэ үгээр бас надад яриач, бидэнд яриач. Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ. Шавнар нь түүнээс Рабби, багшаа гэсэн үг л дээ. Багшаа, Рабби, хэн нүгэл үйлцснээс энэ сохор төрсөн юм бэ гэж асууж байна. Өөрөөр хэлбэл нөгөө хин нэгэн хүн өвчтөө, зовлонтой, сохорч юм уу те ийм төрөхөд еврейчүүд ойлголтоор энэ хин нэг нь л нүгэл үйлдээл эцэг эхийнх нь аль нэг нь нүгэлтэй учраас энэ үр хүүхдүүд нь ингэж зовж байгаа гэсэн ойлголт байдаг. Мэдээж буруу биш л дээ. Буруу биш. Тэгвэл нийтлэг юм болгоныг бас тэгж ойлгодог байсан байна л да. Тэгсэн чинь Есүс энд хэлж яана л да. Энэ тохиолдолд бол тийм биш ээ гэдгийг. Энэ өөрөө юу? Эсвэл эцэг эх нь үү гэж асуусанд Есүс энэ нь эцэг эхэнч биш. Энэ өөрөөч биш. Тэгээ өөрөөч нүгэл үйлснээс болоогүй. Харин энэ бол Бурхны үлсийг түүгээр харуулахын тулд юм а гэж байна. Амен уу? Есүс эзэн гэдэг тэмдгийг тэр хүнээр дамжуулан харуулахаар Бурхны бас нэгэн хичээлийг заахаар гэж болно. Зөвхөн Есүс өөрийгөө ингээл тэр хүнийг эдгээчээл би Бурхан байх шүү гэж ингэж бид нар ингэж ойлгох гээд байдаг штэ. Нөгөө нэг утга нь штэ. Эзэн энэ хүнээр дамжуулаад нэг зүйлийг ойлгуулах гээд байна. За юу вэ? За харъя. Намайг илгээгчийн үйлсийг би өдөр байхад хийх ёстой. Хинч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. Би ертөнцид байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулв. Ингэж хэлээд тэр газар нулимж шүлсээрээ шавар зуурч сохрын нүдийг шавраар шаваад гэж. Харж байна их сонин илдгээс. Тэр хүний нүдэнд шүлсээрээ шороо зурж ягаад ухаргаад нь шавсан. Тэгээд шавраар шаваад яв.
Селомын нууранд очиж угаа гэж байна. Энэ орчуулбал илгээгдсэн гэсэн нэртэй нуур байсан. Цөөрөн байсан. Илгээгдсэн. Нэр нь. За энэ юг харуулж байна гэхээр эхний нэг тэмдэг нь энэ шүү заяа. Эхний нэг тэмдэг нь эзэн яагаад өмнө нь олон сохор хүнийг идгэсэн. Энийний дараа ч гэсэн өмнө ч гэсэн маш олон сохор хүнийг идгэсэн. Зүгээр л гараа тавиал эсвэл үгээ хэлээл хараа оргихэд хараа орж исэн. Эсвэл гараа тавиал хар гэхэд хараа орж. Тэгтэл яагаад энэ дээр шүлсээрээ шороо зурсан бэ гэвэл нэг нь тэмдэг үзүүлсэн. За тэгвэл бүгдээр харъя. Анх Эденд Бурхан хүний бие махбодыг юунаас гаргаж авлаа? Шорооноос. Бидний биед байгаа бүх элемент ердөөсөө газар шорооноос гаргаж авсан. Тийм учраас бид үхээ цогцос болоход ялзраад буцаад газар шороо болчдөг. Газар шорооноос ирсэн минь бие махбод нь газар шороо. Тэгвэл олон бас номлогч нар Библийн эрдэмтэд энэ хүний нүдийг хараа гэдгээхдээ одоо шороогоор зурсан нь энэ хүний ухрахад эсвэл нүд байхгүйсэн. Тийм учраас шинээр хийгээд ямар тэмдэг үзүүлсэн бэ гэхээр Эденд хүний бие махбодыг бүтээсэн тэр Элохим та нарын дунд ирсэн байна гэдэг тэмдэг үзүүлсэн гэж байгаа. Тэр бүтээгч ирсэн гэдгийг хэлж штэ. Бурхны үлсийг энэ хүнээр харуулахын тулд юмаа гэж Есүс хэлсэн тийм үү? Тэгвэл тэр Элохим хүнийг газар шорооноос энэ эрхтнүүдийг бүтээсэн тэр эзэн та нарын дунд байгаа гэдэг тэмдгийг Бурхны үлсийг харуулахын тулд эхний тэмдэг. За хоёр дахь нь бас нэг зүйл байгаа. За илгээгдсэн нууранд очиод угаа гэж. Тэгээ юу яасан бэ? Тэр явж гэж байгаа. Тэр явж гэдгийг хараарай. За бид нар явж гэж уншиж байгаа. За тэгвэл нөгөө зургийг харуулж өгөөч. Сүлд явуулсан зураг. Бид нар бодож үзэх хэрэгтэй. Уграхаада шороогоор шавуулсан энэ согор хүн. Дээрээс нь ингээ шороогоор шавцсан. Энэ хүн Селом гэдэг тэр Иерусалим хотын голд байгаа тэр нөгөө захад байгаа өмнөд хэсэгт байгаа тэр цөөрөм рүү явахын тулд энэ түм түжигэнж бом бужигнсан энэ газраар дайраад энэ хүн нарийн гудамжуудаар ороод ингээ явах хэрэгтэй бол энэ яв гэдэг амархан байгаагүй. Өөрөөр хэлбэл энэ хүн дуулууртайгаар дагж байгаа. Ингийн тулд энэ хүний дотор нөгөө яасан хэцүү юм бэ? Би согор хүн штэ гээгүү. Тэгээ энүүгээр дамжуулж бас номлогч нар юу ярьж байгаа вэ гэхээр бидний сурах ёстой зүйл. Бэлэг авьяас. Та ямар ч чадвартай хүн байж болно. Гэхдээ та дуулууртайгаар энэ дасгалжуулагдах процесс байна. Та хэлэхгүй дасгалжуулагдах процесс. Эзэн Бурханыхаа үг зааварт ингэж яг буулганд нь ороод хийхснийг хийгээд явхад амаргүй мэт. Тэгвэл та энэ процесс дотор таны ёс суртахуун, зан чанар, таны бэлэг авьяас энэ бүх зүйл ингэж сахилгажуулагдах ёстой. Түүнээс ч зүгээр омглон мөр шиг те. Дураараа биш. Эзэн энэ хүнийг дуулууртай байдал дотор сургаж байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө хэлээрэй. Би ямар ч чадвартай байхад хамаагүй. Би нөгөө эмнэг мөр шиг биш. Би дайнд бэлтгэгдсэн эзэндээ ээлтэй, номхон дөлгөөн сургагдсан яг тэр дөлгөөн байдал надад хэрэгтэй. Энэ хүний ёс суртахуун дуулууртай байдалд суралцж байгаа байхгүй. Тасгалжуулагдаж байна. Тийм учраас пасторууд энэ үгээр ярьдаг. Бэлэг авьяас сахилгажуулагддаг юм а гэж. Түнс хичнээн лаг бэлэг авьяастай байгаад хэрвээ номхроогүй, даруу болгогдоогүй байх юм бол тэр бол үнэхээр юмыг сүрүүлж хийдэг хүмүүс байгаа. Тэгээд залбирцгаая бүгдээрээ. Сургагдцгаая, эзэнд заа гэж хэлцгээе. Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг эзнийхээ өмнө номхон дөлгөөн болгож. Тэгвэл энэ нь сул дорой байна гэсэн үг биш. Харин таны бэлэг авьяас чадвар юр буснаар эзэнд гайхалтайгаар хэрэглэгдэж бас эзнээс газар нутаг хувь тавилангаа өвлөн авахын тулд бид нэр эзнэр сахилгажуулагдахгүй бол энэ боломжгүй гэдгийг харуулж байгаа. Тэг бүгдээрээ дөлгөөн даруй байдал дотор бүгдээрээ яг одоо чуулганыхаа харааг тунхаглацгаая. Улаанбаатар хот бусад аймаг орон нутагт төдийгүй
бүх улс үндэстэнд бид Бурхны ханчлалын сайхан мэдээг тунхаглаж дагалдагчдыг бэлтгэн. Бүгдээрээ урьяага тунхаглацгаая. Би итгэлээрээ гэр бүлдээ сайнаар нөлөөл. Би итгэлээрээ сүм чуулгандаа сайнаар нөлөөл. Би итгэлээрээ нийгэмдээ сайнаар нөлөөл. Тийм ээ. Энэ бол бидний өв, бидний газар нутаг байгаа. Тэгээ Бурхан та бүгдийг Есүсийн ханчлал чуулганыг, Монгол чуулганыг, Бурханы бүх хүүхдүүдийг үнэхээр үгээр номгодох болтугай. Бидний бэлэг авьяас чадварууд бид бүгд сахилгажуулагдсан байх болтугай. Яг эмх цэгцэндээ орсон, дэс дараадаа орсон, эзний таалалд нийцсэн яг тийм дөлгөөн даруй. Ялгуусаагүй Бурханы хүү Есүсийн нэрээр. Амен. 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 За тэгээд өөрийн залбирлууд маргаашнаас эхэлж байна. Өглөө өөрөөр 5:30-аас. Тэгээд дэрэгдэхүндээ хэлээрээ өөрийн залбиралдаа ирээрэй гэж хэлээрээ. Тэгээ хаана болдгийг мэдтгүйг асуугаараа. Мэдхгүй хүн байгаа бол зааж өгөрөө. Би нэг давхарт. Бас маргааш суурь мэдлэгийн хичээл байгаа. Тэгээд ариун сүнсний хичээл маргааш ганаа ахлагчин заана. Ариун сүнсний талаар улам илүү мэдлэгийг аваарай. Ариун сүнсээр дүүрэн байхын төлөө залбираарай. Шинэ хүмүүсээ авчраарай. За, кофе шоп одоо ч ажиллаж байгаа шүү. Та нар ороод кофе шоптоо цуглааны дараа ороод сайхан кофе уугаад шинэ хүмүүсээ дагуулж ороод нөхөрлөөрөө пасторуудтайгаа уулзуулж болно, танилцуулаарай, сайхан цаг гаргаарай. Кофе шоп ажиллаж байгаа. За, дээрэс нь бас бид нар нөгөө чуулганыхаа одоо хүүхдийн цуглаан болон бусад бас үйл ажиллагаанд зориулаад бид нар бас нэг өрөө ингээд нэмэлт өрөө авч байгаа. Тийм учраас бид нар энүүндээ зориулаад өргөл авч байна. Бас базар худалдаа бид нар бас хийж зохион байгуулж байгаа. Тэгээд та нарын гэр оронд нэг хэрэглэхээ болцсон. Тэгвэл хүн хэрэглэж болохоор танд бол нэг тийм сонирхолтой биш болцсон тий. Нэг хоёр удаа өмсөжсэн хүн эдэлж хэрглэж болохоор гутал хувцас аяг халбаг сэрэ худаг ердөөсөө юу ч байж болно. Хуучирсан ажилтгал бол хөгжим пристаук юу ч байж болно шүү. Заа ёо. За тэгэл бусад тэр нөгөө нэг та сонирхоо болцсон нэг зөвлөлт чимэглэл янз бүрийн юмнууд өгдөг штэ. Тэрийгээ ч гэсэн тэрүүгээрээ ч өргөл өгөх боломжтой. Эсвэл та өөрөө авчираад тэрийгээ ингээд зараад сүмдээ өргөл хандиваа өгөөд үлдсэн зарсан зүйлээ ч өөрөө авч болно. Та яамаар байна. Тэгээ бүгдээрээ ямар ч л байсан энэ тал дээр бүгдээрээ чуулган байна. Бас нэг нэмэлт өрөөний төлөө ханд санхүү авч байгаа. Тэгээ энийг Бурхан ингэж л хийдэг. Библиэс харах юм бол Бурханы хүмүүс, чуулганы хүмүүс чуулгандаа өргөлөө байгаа бүхнээ ёстой алт эрдэнсээ ч гэсэн авчирж ирээд, эрдний чулуугаач авчирж ирээд, өхөр мал сүргээч авчирж ирээд тэгээд эзний өргөөг хамтдаа байгуулдаг байсан. Тэгээ энэ бол бидний сүм шүү дээ. Бид үүнд л хариуцлагатай. Бид сүмдээ хариуцлагатай. Тэгэхээр та нар минь танд эзэн юу өгсөн бэ? Та юу өгч чадах вэ? Гэртээ очиод хараарай. Танад юу байна? Тэ сүмдээ аваад ирээрэй. Магадгүй та өөрөө авчрах боломжгүй бол пастраа нэг юм байна. Зургийг явуулаад тэгээ магадгүй нэг чуулганыхаа итгэгч машинтай өнийг бас явуулж болох юм. Тэгээ бүгдээрээ ямар ч л байсан энэ зүйлийг хий. Тэгээ бүгдээрээ чуулгандаа нэмэлт өрөөнүүдийг авъя. Амен. Амен. За. Тэгээ өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй. Тэгээ эзэн та нарыг ерөөнө. Тэгээд Америкт явж яхад нэг ийм үг сонсч байсан. Нэг хүний хог нөгөө хүний эрдэнэ болд юм а гэж. Тэгээ өөрөөр хэлбэл танд ямар ч хэрэггүй мэт санагдах тэр зүйл өөр нэг хүнд айгүй хэрэгтэй байдаг. Тэгээ би нэг юм харж ирсэн. Есүс анчилж болгон байгуулах гэсний дараа бид нар бас нэг өргөл авч ирсэн чинь манай чуулганд ирсэн нэг бизнес эмэгтэй нэг манайд нэг перстаук олон жил болж байгаа 10 жил болж байгаа. Шинээр хайрцагтайгаа тэгж чинь перстаук гэж нөгөө камер, видео камер. Тэгээ очсон чинь видео камер байна. 10 жил ингээд хайрцагтайгаа гэрт нь байцсан. Цоо шинээрээ задлаагүй. Тэгээ задлаад ингэсэн чинь шинээрээ хайрцагын дотроо мараалын эдгэлд ороод ашиглах боломжгүй болсон байгаа байхгүй. Тэгээ би тэрийг хараад айгүй харамссан байхгүй. Ямар харамсалтай бэ? Энийг Тэнгэрийн ханчлалын гүйлгээнд оруулсан бол ямар сайхан байх вэ? Тэгээ чуулганд бас бид нэмэлт гитарууд хэрэгтэй байна. За яг нөгөө Саманг Плазагийн маань оффист бас нэг гитар залгачих, киборд залгачих бас нэг техник хэрэгтэй байгаа.
бас нэг keyboard Yamaha ч юм уу нэг keyboard нэмэлт хэрэгтэй байгаа. Тэнд кофе шоптоо залуучууд хүмүүс цуглараад гитар даад бас нэг open mic хийгээд нөхөрлөөд кофе гоовгаа сууж яхад залуучуудаа бас бид нар нэг team хэрэгтэй байна. За кофе шопт хэрэгтэй тэгэл юу вэ? Аяга, цайны аяга, гүүц мүц олон зүйл бидэнд хэрэгтэй байгаа шүү. Тэгээ та нар минь одоо би нэг рүү ороод кофе шопоор ороод гараараа. Тэгээ ороод гарахдаа өрөөгөөрөө тэгээ бүгдээрээ босцгоё. Эзэнд талархалтайгаар, магтаалтайгаар эзэнд өргөлүүдээ өргөцгөөе. Эзэн ивэх болтугай. Баярлалаа Иесус эзэн. Бүгдээрээ эзнээс асууцгаая. Эзэн та хүн болгон сануулan ярьж өгөөч. Юу хийхийг, яаж хийхийг харуулж өгөөч. Юу өргөхийг, юу өгөхийг тэгээ та юрөөж өгөөрэй. Танд дуулууртай байгаа хүмүүсээ, өгөөмөр байгаа хүмүүсээ та юр бүсээр юрөөж өгөөрэй. Өгөхөд авахаасаа илүү өрөөлтэй билээ. Баярлалаа. Бүгдээрээ чин сэтгэлээсээ залбирыг дуулцгааш. Би таны өгөөж тэрүүний Есүс намайг үтээгээ. Миний амьдралыг үдирдэ. Бүгдээр амьдралаа эзэн даатгах залбирцгаая. Өөрсдийнхөө хичээл сурлага, ажил, бизнес, үйлчлэл, хайртай хань жил үр хүүхдүүдээ эзэн даатгацгаая. Ирж байгаа өдөр хонгуудаа бүгдээрээ итгэмжит эзэндээ даатгацгаая. Time